дугнаас. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний дуу сонсогч байна уу? Сонсогч байна. Сонсогч. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, боловсролын ерөнхий газраас төрийн болон төрийн бус өмчийн ихтэй сургуулиудтай хамтран зохион байгуулж байгаа зураг сайенс хилцүүлэх маань өнөөдөр хийж байна. Та бүхэн хилцүүлгийн тус хилцүүлгийн хөтөлбөрийг харсан ба. Хөтөлбөрийн дагуу хамгийн их боловсролын ерөнхий газрын дараа тэний очор тус хилцүүлгийг нээж өгүүлнэ. Дараа нь Монгол гэд маань хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дэд захирал ил алтан ирэл. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багшийн хөгжлийн үйл ажиллагааны туршлага сэдвийн хүрээнд мөн Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн физикийн профессор Н Батулан болон механикийн инженерийн профессор Сүн Жилли нар инженерийн хичээлийг үр дүндээ заасан сэдвийн хүрээнд тус илтгэлийг тавьж хилцүүлэхийг үргэлжлүүлнэ. Ингээд сүүлийн дөрөвт хэсэгт маань илтгэгч багш нар маань сэдвийн хүрээнд оролцогчтой асуултад хариулж туршлагаа хуваалцах болно. Ингээд хөтөлбөрийн дагуу өнөөдрийн хилцүүлгийг нээж боловсролын ерөнхий газрын дарганы очор үг хэлэх байсан боловч томилтойгоо тул боловсролын ерөнхий газрын багш ажилтан байгууллагын хөгжлийн газрын дарга Эрцол Заяа таныг тус хилцүүлгийг нээж үг хэлнэ гэмээр урьж байна. Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан гэрээ. За манай боловсролын ерөнхий газар одоо 21-с 22 оны хичээлийн жилийн одоо төлөвлөсөн сайенс хилцүүлгүүдийнхаа хамгийн одоо сүүлийн буюу 10 дахь хилцүүлгээ ингээд өнөөдөр хийж эхлүүлж байна. За энэ хилцүүлэгт оролцож байгаа нийт оролцогч багш нар болон хилцүүлгийг одоо манай байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа энэ одоо доктор профессор багш нартай юуны өмнө гүн талархал илэрхийлж байна. За ингээд би бас энэ хилцүүлгийн одоо нээлтэнд оролцох энэ завшаан тохиолдсон дээр энэ манай энэ боловсролын ерөнхий газар гэж ямар байгууллага байгаа юм бэ гэдгийг энэ оролцогчтой бас товч танилцуулъя гэж бодож байна. За хуучнаар бол багшийн мэрэгжил дэвшүүлэх институт гэж та бүхэн мэдэж байгаа. Багшийн мэрэгжил дэвшүүлэх институт за насан туршийн боловсролын үндэсний төв за ихтэй сургуулийн ашиглалтын өмнөх захиргаа гэсэн энэ гурван байгууллагыг одоо татан болгож нэгдүүлээд за дээр нь мөн боловсрол шинжилгээ ухааны яамны хэрэгжилттэй холбоотой заримчиг үүрэг, боловсролын хүрээлэнгийн одоо хэрэгжилттэй холбоотой заримчиг үүрэг, боловсролын үнэлгээний төвийн одоо хэрэгжилттэй холбоотой заримчиг үүргийг шилжүүлээд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын ерөнхий газар гэдэг байгууллагыг 2021 оны 12 сарын 31-ний өдөр одоо засгийн газрын 403 тодтолоор бол ингээд байгуулсан байгаа. За энэ манай ерөнхий газар бол үндсэндээ 8 газартай, 5 хэлтстэй одоо боловсролын бүх шатны байгууллагатай холбоотой боловсролын одоо бодлогын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж явах ийм одоо чиг үүрэгтэй байгууллага байгаа. За тэгээд манай 8 газрын одоо нэг газар нь энэ багш ажилтан байгууллагын хөгжлийн газар гэсэн энэ газар байна. За энэ газар бол хуучнаар багшийн мэрэгжил дэвшүүлэх институтээс зохион байгуулдаг байсан одоо бүх төвчний сургалтын байгууллагын багш ажилтан байгууллагын хөгжлийн асуудлыг ингээд хариуцаад явах ийм газар байгаа. За манай хуучнаар багшийн мэрэгжил дэвшүүлэх институтэд 2020 онд бол нэгж нэмж байгуулад одоо түүндээ бол одоо дээд боловсролын багшийн хөгжлийн асуудлыг бол хариуцуулж исэн. Өөрөөр хэлэх юм бол 2020 онд багшийн мэрэгжил дэвшүүлэх институтэд дээд боловсролын багшийн хөгжлийн альбом гэж шинээр бол байгуулагдаад одоо 20 оны 9 сараас 21 оны 12 сарын 31-ний хүртэл татам бүгдэх хүртэл бол одоо дээд боловсролын багшийн хөгжлийн асуудлыг бол хариуцаа явж байсан байгаа. За ерөнхий газар байгуулагдаад энэ багш ажилтан байгууллагын хөгжлийн газарт энэ албаны багшийн хөгжилтэй холбоотой асуудал нь бол ингээд шилжиж ирсэн. За одоо манай инхбат мэрэгчлэлтэн бол энэ дээд боловсролын багшийн хөгжлийн асуудлыг ингээд хариуцахаар болоод ажиллаж байна. За хуучнаар багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт 21-с 22 оны хичээлийн жилд ихтэй сургуулийн багш нарын хөгжлийг дэмжих чиглэлээр бол нэг 10 удаагийн
сайенс хилцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. За энэ хилцүүлгийг бол төрийн болон төрийн бус өмчийн эрхтэй сургуулиуд руу хүсэлт илгээгээд хамтын ажиллагааны уулзалт хилцүүлгүүд хийгээд ингээд 10 байгууллагатай хамтарч цувралаар ийм хилцүүлэг хийхээр бол одоо тохиролцож энэ хилцүүлгүүдийг бол одоо 9 сарын 21 оны 9 сараас эхлүүлээд одоо зохион байгуулад өнөөдөр ингээд хичээлийн жилийнхаа хамгийн сүүлийн хилцүүлэг буюу төлөвлөсөн бас хилцүүлгийнхаа хамгийн сүүлийнх ингээд 10 дахь удаагийнхаа хилцүүлгийг бол зохион байгуулах гэж байна. За мөн одоо ихтэй сургуулийн багш нарын хөгжилд зориулж 6 модуль 6 багц цагийн сургалтын хүрээнд одоо 30 модуль сургалтыг бол зохион байгуулахаар төлөвлөж амжилттай бол хэрэгжүүлсэн. Манай ихтэй сургуулийн багш нар маш идэвхтэй, бүтээлч одоо хариуцлагатай, энэ санаачлагтай байдлаар энэ хилцүүлэг болон сургалтуудад маань ингээд оролцоод явж байгаа. За цаашид ерөнхий газар одоо ихтэй сургуулийн багшийн хөгжилтэй холбоотой ямар үйл ажиллагаа хийхийг зорж байгаа гэхээр эхний одоо бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол одоо ихтэй сургуулийн багшийн хөгжлийн асуудлуудыг тодорхойлж хэрэгцээг нь нэзрүүлэх ажил гэж бол үзэж байгаа. За тэгээд энэ ажлаа зохион байгуулахын тулд эх хичээлийн жилд 22-оос 23 оны хичээлийн жилийн эхэнд одоо ихтэй сургуулийн багшийн хөгжлийн асуудалд гэсэн сэдвтэй эрдэм шинжилгээний хурал хийя гэж бол төлөвлөж байгаа. За тэгээ энэ эрдэм шинжилгээний хурлаар магадгүй одоо ихтэй сургуулийн одоо эрдэмтэн доктор багш нар маань багшийн хөгжлийн ямар одоо тулгымцсан асуудлууд байгаа юм, ямар сайн туршлагууд байгаа юм. За ер нь ихтэй сургуулийн багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямархуу одоо үйл ажиллагаануудыг хэрэгжүүлвэл хамгийн их хэрэгцээтэй бөгөөд бодиттой үр дүнтэй байдгийм бэ гэдэг талаар энэ хурлын ихтгэлүүд дээр бас тодорхой санаачилгууд дүгнэлтүүд гарах байхаа, санал зөвлөмжүүд гарах байхаа гэж бол харж байгаа. Тэгээд энэ санал зөвлөмж дээрээ үндэслэн дараагийнхаа багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаануудыг төлөвлөж хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй юм болов уу гэдэг ийм байдлаар бол хараад одоо эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах удирдамж бол бид хийгээд явж байна. За өнөөдрийн ингээд бас энэ өмнө нь хийж хэрэгжүүлсэн 21-с 22 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил болон 22-оос 23 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж би эхнийхээ ажлыг бол та бүхэнд мэдээлэл болгож хүргэлээ. Ингээд бол өнөөдрийнхөө энэ хэлэлцүүлэгт амжилт хүсье. Оролцож байгаа багш болон одоо зохион байгуулж хамтран ажиллаж байгаа Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш нартаа бол бас талархаж байгаа дахин илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье, баярлалаа. За боловсролын ерөнхий газрын багш ажилтан байгууллагын хөгжлийн газар одоо Эрс Залзаа танд өнөөдрийн хилцүүлгийг нээж үгээсэн баярлалаа. Ингээд Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багшийн хөгжлийн үйл ажиллагааны туршлага сэдвийн хүрээнд Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дэд захирал Ил Алтан гэрэлтийн илтгэлээр ирж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө одоо энэ 9 сараас хойш энэ хичээлийн жилд одоо цувралаар зохион байгуулж байгаа энэ нээлттэй хилцүүлэгт Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг одоо оролцохын боломжийг олгосон боловсролын ерөнхий газрын хамт олонд талархлаа илэрхийлье. За тэгээд өөрөлдөл энэ юуны хилцүүлгийн өмнө бас би сургуулийнхаа талаар одоо сургуулийн багшийн хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой товч танилцуулгыг бас та бүхэнд хий гэж үзсэн. Дараагийн слайд. За тэгээд эхлээд сургуулийнхаа талаар маш товчхон та бүхэнд танилцуулъя. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль Албаны бүгд найрамдах Герман улс болон Монгол улсын засгийн газар хоорондын одоо хилцээлийн дагуу 2013 онд байгуулагдсан төрийн өмчт их сургууль. За тэгээ манай сургуулийн алсын хараа бол Монгол улстай төдийгүй одоо Азийн бүс нутагт инженер технологийн тэргүүлэгч их сургууль болох гэсэн ийм зорилтыг тавин ажиллаж байна. Тухайн үед одоо энэ сургуулийг байгуулагдаж байгаа үед ялангуяа дээд боловсролын одоо шинжилэлт инженер технологийн одоо загвар их сургууль болох ийм одоо хүлээлт манай одоо засгийн газрын хувьд байсан энийг одоо хэрэгжүүлэхийн төлөө манай одоо хамт олон ажиллаж байгаа.
За мөн одоо манай сургуулийн хувьд хэд хэдэн онцлогуд байгаа. Би энэ танилцуулга дээр бас та бүхэнд харуулна. Ялангуяа одоо Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулах, за мөн одоо олон улсад магадлан идэвхжлэгдсэн одоо хөтөлбөрүүдтэй, за мөн хотхны хэлбэрээр одоо хөгжиж байгаа гэх мэт одоо ийм онцлогуд бас байгаа. За тэгээд саяхан би хэлсэн ер нь бол 2013 онд хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан. За Монголын талаас манай боловсрол шийдвэрлэх ухааны яам, Германы талаас Германы эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам гэсэн одоо энэ хоёр яам харилцан тохиролцож одоо энэ сургуулийг байгуулсан. За тэгээд энэ сургуулийн одоо хэрэгжилтэнд бол мөн одоо манай боловсрол шийдвэрлэх ухааны яам хэрэгжүүлэгчээр, за мөн одоо Германы талаас энд одоо 3 одоо байгууллага байна. Та бүхний бас их сайн мэддэг. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ гэдэг энэ байгууллага байж байна. За ялангуяа академик төвшөнд одоо ихтэй сургуулиудтай, гадаад орны ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг Германы эрдэмийн солилцооны алба буюу DAAD. За мөн сүүлийн жилүүдэд манай сургуулийн одоо хотхны өргөдөлтөй холбоотойгоор бид нартай хамтран ажиллаж байгаа Германы сэргээн босголтын банк KfW гэсэн одоо ийм одоо байгууллагатай бид нар бас хамтран ажилладаг. За байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3 одоо үе шат одоо өрөөлөл тусалцаа энэ одоо хамтын ажиллагааны хүрээнд 3 үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байна. За энэ дараагийн одоо үе шат бол 2023 оны сүүл хүртлийн үргэлжлэхээр одоо бас ингээд тохирцсон явж байгаа. За тэгээд манай сургуулийн одоо энэ хөтөлбөртэй холбоотойгоор бас нэг слайдыг би бас та бүхэнд харуулъя гэж бодсон. Тэгэхээр ер нь бол сургууль маань 2013 онд байгуулагдсан. Анх эхлэхдээ бид нар инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр энэ сургалтаа эхлүүлж байсан. За 2014 онд бид нар одоо сургуулаа яг одоогийн одоо энэ кампус байранда ирээд бакалаврын хөтөлбөрөөр эхлүүлж байсан. За манай бакалаврын 4 одоо анхны хөтөлбөр байж байгаа. Уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, за мөн инженер эдийн засаг гэсэн энэ хөтөлбөрүүдийг бакалаврын хөтөлбөрүүдийг эхлүүлсэн. За 2019 онд одоо эдгээр хөтөлбөрүүд маань Аквин гэдэг байгууллагаар олон улсад магадлан идэвхжлэгдсэн. За түүнээс гадна манай сургууль одоо боловсролын магадлан идэвхжлийн үндэсний зөвлөлөөр одоо байгууллагын магадлан идэвхжлийг бас 5 жилийн хугацаанд бас хийгдсэн. За түүнээс гадна 2017 оноос эхлэн бид нар одоо дараагийн шатны магистрийн хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлж ирсэн. За энд бол байгалийн нөөц, хүрээлэн буй орчны менежментийн магистрийн хөтөлбөр. За тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд бид нар бакалаврын 2 шинэ хөтөлбөр, мехатроникийн инженер, эрчим хүч цахилгааны инженер, за мөн байгалийн нөөц технологийн гэсэн одоо энэ шинжилгээ ухааны магистрийн хөтөлбөрийг бас эхлүүлээд явж байна. За цаашдын зорилтууд гэвэл мэдээж яг энэ одоо манай сургуулийн ажиллах хүчний одоо эрэлт хэрэгцээ болон тийм ээ манай сургуультай хамтран ажилладаг одоо сургуулиудтайгаа хамтран хөтөлбөрийнхээ тоог нэмэгдүүлэх тийм ээ бакалаврын болон магистрийн за агсан түвшний хөтөлбөрүүд ялангуяа докторийн хөтөлбөрийн одоо эхлүүлэх за мөн одоо мэдээж шинээр одоо эхэлсэн хөтөлбөрүүдийн хувьд одоо магадлан идэвхжлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. За мөн энэ хичээлийн жилд энэ онд одоо бидний төлөвлөд явж байгаа нэг ажил бол боловсролын одоо энэ ISO 21001 2018 гэсэн энэ одоо хөтөлбөрийг бас энэ стандартыг бас нэвтрүүлэхээр манай сургуулийн хамт олон бас ажиллаж байгаа. За товчхондоо сургуулийн талаар бас үйл ажиллагаатай товчхон одоо мэдээлэл өгөх юм байна. За тэгээ хөтөлбөртэй холбоотой юугаа цааш нь тайлбарлая. Тэгээд энд одоо бид нар манай сургуулийн бас зарим нэг онцлогуудыг бас энэ дээр оруулсан байгаа. Юуны өмнө манай сургууль сургалт өөрөө англи хэлээр явагддаг. За тодорхой бакалаврын хөтөлбөрт эсэж байгаа оюутнуудын хувьд тодорхой бас шаардлагууд байдаг. Математик, физик, мөн англи хэлний хувьд одоо Ешийн одоо 600-аас дээш оноотой байх. За инженерийн бэлтгэл хөтөлбөрт эсэхийн тулд одоо математик болон англи хэл дээр 520-аас дээш оноотой байх ийм шаардлагууд байдаг. За өөрөөр хэлбэл ер нь бол манай сургууль эсэж байгаа оюутнуудын хувьд одоо хамгийн багадаа бол B2 бакалаврын хөтөлбөрт эсэж байгаа оюутнуудын хувьд дунджаас дээш одоо англи хэлний төвшөнтэй байх. За тэгээд эхний жилдээ багтаж C1 гэсэн энэ төвшөнд очих ийм одоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл манай сургуулийг төгсөж байгаа оюутнуудын хувьд англи хэлний C1 гэсэн төвшөнд одоо төвшөнтэй төгсдөг.
За энэ юуг бол манай хил дидактикийн төв, манай сургуулийн хил дидактикийн төв хариуцсан одоо тодорхой бас зарим одоо B2 болон C1 түвшний нэмэлт одоо хичээлүүдийг бол хэлний хичээлүүдийг бас нэмж ордог байгаа. За түүнээс гадна одоо бусад одоо technical business гэдэг юм уу тийм academic writing гэх мэтлээ одоо бусад хичээлүүд байгаа. За түүнээс гадна манай сургуулийн бас нэг онцлог бол Европын кредит системийг хэрэгжүүлдэг. За энэ онцлог нь бол ер нь бол бас энэ дээр байгаа. Ер нь бол нэг кредитийг бол нийтдээ 60 минутаар 30 цаг гэж ингэж тооцдог. За тэгээд кредит маань бол танхимд үзэх цаг, мөн бие даан судлах цаг гэж ингэж хуваагддаг. За тэгээд мэдээж хэрэг Европын кредит системийг хэрэгжүүлснээр манай сургуулийн хувьд одоо хөтөлбөрүүдэд олон улсад магадлан идэвхжүүлэх болон одоо харилцан кредит хүлээн зөвшөөрөх ийм одоо боломжуудыг олгодог. Манай сургуулийн төгсөгч оюутнуудын хувьд гэвэл цаашдаа бакалавра төгсөөд магистрт бол цаашаа ингээд амжилттай гадны орнуудад суралцахын боломжийг олгодог. За бас нэг онцлог бол мэдээж одоо энэ практикта Германы инженерийн боловсролын нэг онцлог бол практикта нэгт уялдсан ийм сургалт байдаг. Ялангуяа энд бол практик болон одоо энэ компаниудтай хамтарсан хамтын ажиллагаас нэгэн одоо өргөн хүрээнд явуулахыг эрмэлздэг. За түүнээс гадна дадлагын ажил энд одоо суур болон үйлдвэрлэлийн дадлага нийтдээ суур бол 6-7 хоног, үйлдвэрлэлийн дадлага нь 14-7 хоног, нийтдээ 20 орчим 7 хоногийн одоо ийм дадлага хийх ийм одоо тусгасан байдаг хөтөлбөрт. За мөн түүнээс гадна одоо хичээллүүдийн онцлогоос хамаарат мөн хээрийн дадлага, танилцах одоо гэх мэтлэгийн дадлагууд бол лабораторийн ажлууд гэх мэт ингээд дадлагууд бас нэлийн ихүү орсон байдаг. За Германд хамтарсан сургуулийн хувьд энэ одоо Германы эрдэмтэн солилцооны алба, Германы хамтрагч их сургуулиудын бас дэмжлэг оролцоо их байдаг. За энэ дээр одоо манай сургуулийн хөтөлбөрийг боловсруулалтаас эхлээд мөн одоо шаардлагатай байгаа урт болон богино хугацааны хугацаагаар ирж ажиллах багш нарын Германаас ирж байгаа багш нарын одоо ажиллуулахад бас ингэж дэмжлэг үзүүлдэг. Мөн манай сургуулийн багшд ажилтнуудыг мөн мэрэгжил дэвшлүүлэх мөн одоо шаардлагатай хөтөлбөртэй шаардлагатай одоо ном тоног төхөөрөмжийг одоо авч өгөх хэмжээгээр одоо олон зүйлээр тусцаа үзүүлдэг. За тэгээ манай хөтөлбөрийн бас нэг онцлог бол энэ дээр одоо төслийн хичээл гэж байдаг. Инженерчлийн төсөл, за мөн төгслийн судалгааны ажил, за мөн магистрийн төвшөнд одоо бид нар энэ үйлрэлд одоо агсан төвчний судалгааны төсөл гэдэг ийм одоо төслийн бас хичээл явуулж байна. Эрдэмчлэр одоо ийм онцлогуд байдаг. За дараагийн. За тэгээд энэ дээр багшийн хөгжилтэй холбоотойгоор мэдээж манай сургуулийн зүгээс бас одоо хамгийн дөрөв нь одоо хэлэх юм юу бол энэ хөтөлбөр боловсруулалттай холбоотойгоор одоо манай сургуулийн бас онцлог юу байж байгаа. Энэ одоо бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирснээс хойш бараг жил болгон одоо бид нар хөтөлбөрүүдээ шинээр хөтөлбөр боловсруулах мөн одоо байгаа хөтөлбөрүүдээ сайжруулахтай холбоотойгоор одоо энэ олон талын оролцоотой зөвхөн манай сургуулийн профессор багш нараас гадна оюутнуудаас гадна тийм ээ одоо хамтрагч их сургууль манай сургуулийг хариуцсан төслийн баг Германы эрдэмтэн солилцооны албаны төлөөлөх хэмжээгээр энэ төлөөлөлд оролцсон одоо уулзалт семинаруудыг workshop-уудыг бол тогтмол явуулж ирсэн. За энэ бол одоо бидний одоо хөтөлбөрөө сайжруулах мөн одоо шинээр хөтөлбөрөө эхлүүлэлттэй холбоотойгоор маш одоо үр дүнтэй юм ажил байдаг. За өнгөрсөн жилийн хувьд хэдийгээр одоо цаар тахалтай холбоотойгоор хэдийгээр онлайн одоо үйл ажиллагаа явуулж ирсэн ч гэсэн бид нар мөн одоо хэд хэдэн одоо ялангуяа шинээр нээсэн одоо бакалаврын хөтөлбөрүүд мөн одоо сайжруулах шаардлагатай бакалаврын одоо хөтөлбөр мөн одоо байгаа одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийнхээ хүрээнд бас нэгэн өнгөрсөн жилийн одоо хавар хэд хэдэн одоо уулзалт семинаруудыг амжилттай зохион байгуулсан. За тэгээ энэ жилийн хувьд одоо тэр сайжруулалтаа улам одоо наривчлсан байдлаар одоо манай сургалт хариуцсан дэд захирлаар ахтуулсан сургалтын хороо. За энэ сургалтын хорооны бүрэлдэхүүнд хөтөлбөрүүдийг хариуцсан зохицуулагч нар одоо багш нар орсон байдаг. За тогтмол одоо 7 хоног болгон одоо уулзалт хийж хөтөлбөрөө сайжруулах уулзалтыг зохион байгуулж ингэж ажиллаж байна. Ер нь зүгээр зөвхөн одоо бид нар зөвхөн дотроо өөрсдөө энэ юуг зохион байгуулахаас гадна одоо саяхны жишээг бид нар Монгол Улсын их сургуулийн химийн техникийн одоо багш нартай хамтран хөтөлбөрийн боловсруулалттай холбоотойгоор туршлага солилцох юм одоо арга хэмжээг энэ үйлрэл зохион байгуулсан байна. За тэгээ энэ та бүхэн мэдж байгаа юуны
дээд боловсролын форум гэж зохион байгуулагдаж байсан. За тэр үеэр бид нар манай сургууль одоо энэ схемээр харагдаж байгаа. Ерөнхийдөө бол манай сургуулийн одоо хөтөлбөр боловсруулалтын бас нэг иймэрхүү одоо юуг диаграм байдлаар харуулж болох юм гэдэг юу танилцуулж ирсэн. За ер нь бол мэдээж ихтэй одоо компаниудын эрэлт хэрэгцээнд дээр одоо судалгаа явагддаг. За тэгээд одоо ажиллагчдын одоо эрэлтэд нийцсэн ийм одоо хөтөлбөр боловсруулах юм үйл ажиллагаа явагдаж байгаа. За тэгээд энд бол бас нэг чухал хэсэг бол хөтөлбөр боловсруулалтаа бид нэр оюутны ур чадвар одоо энэ хандлагыг хөгжүүлэхэд анхаарсан, оюутны хөгжлийг анхаарсан, тийм хувь хүний хөгжил талаас нь анхаарсан бас хичээлүүдийг оруулж өгдөг. За тэгээд хөтөлбөрийн хувьд онцлог гэвэл энэ дадлагын ажил, за мэдээж энэ одоо компаниудтай хамтарсан учраас энэ дадлагын ажил мөн цаашаа одоо бакалаврын төгсөлтийн ажилтайгаа холбогдно. За тэгээд одоо төгсөгчдийг ажлын байранд бэлтгэх гэсэн ийм одоо цикл байдлаар бид нар бас танилцуулж ирсэн. За дараагийн нэг юу бол манай сургууль одоо байгуулагдсан цагаас эхлэн одоо Германы профессор багш нартай маш одоо хамтран ажиллаж байгаа. Урт улам богино хугацаагаар за манай сургууль дээр жил болгон 2-оос 3 одоо багш нар Германы иргэний солилцооны албаны одоо дэмжлэгтэйгээр одоо урт хугацаагаар ирж ажиллаж байна. 2-оос 3 жилийн хугацаанд ирж ажилладаг. За түүнээс гадна хэрэгцээтэй шаардлагатай байгаа зарим одоо нарийн мэргэжлийн хичээлүүд дээр бид нар улирал болгон одоо семестр болгон Германы багш нарыг одоо богино хугацаагаар авч ажиллаулдаг. За тэгээ энэ багш нар бол мөн одоо залуу багш нарыг дагалдан суралцуулдаг юм одоо онцлогтой. За энэ дээр одоо зөвхөн мэргэжлийн хичээлүүд гэхгүй энэ дээр өмнө бас та бүхэнд хэлжсэн одоо инженерчлийн төсөл болон төгслийн судалгааны ажил гэсэн энэ хоёр хичээлийг бас онцолж хэлмээр байна. Энэ инженерчлийн төсөл гэдэг хичээлийг бол одоо манай сургуулийн одоо анх эхлээд энэ Германы профессор багш нар эхэлж одоо удирдах явуулаад за 2016 онд манай сургуулийн профессор одоо энд одоо бас хилцүүлэг ихтгэл хийх гэж байгаа Баттулга багш, за Одойлог багш, Ундрах багш нар одоо очиж 2016 онд Дармштадт их сургууль дээр очиж university шилжүүлээд за тэрнээс хойш бол ер нь бол энэ инженерийн хичээлийг бол одоо манай сургууль биедан одоо өөрсдөө зохион байгуулж байна. Энд бол багш нарын одоо баг ажилладаг. Оюутнуудын гол зорилго бол юу вэ гэхээр тодорхой нэг сэдвийн хүрээнд оюутнуудыг баг болгож, багаар ажиллуулж тодорхой шийдлийг танилцуулдаг. За онцлог нь юу вэ гэхээр энэ дээр инженерийн төсөл гэдэг хичээл бол ер нь бол дөнгөж элсэн оюутнуудыг бид нар 1 лонгийн хугацаанд ингэж одоо багаар ажиллуулж тодорхой төслийн хичээл зохион байгуулдаг бол энэ төгслийн судалгааны төсөл гэдэг энэ хичээлийн хувьд гэвэл яг төгс курсын оюутнууд нарийн мэргэжлийн хичээлүүдэд үзсэн оюутнуудын хувьд мөн тодорхой үүдэр компаниудын гаргасан одоо сэдвээр ажиллаж тодорхой багаар ажилладаг. За энэ удаа бид нар одоо саяын энэ 5 сард 5 дахь одоо удаага 5 дахь жилдээ зохион байгуулагдсан. За энэ төгслийн судалгааны төслийн хичээлийг одоо манай Дармштадт их сургуулийн профессор Хампай багш удирдлан бас одоо ингэж идэвхтэй оролцож зохион байгуулдаг. За энэ бол энэ хичээлийн хувьд бол зөвхөн манай сургуулийн оюутнууд гэхгүй одоо энэ ковидаас өмнө гэвэл одоо энэ өмнөд Дакотагийн Америкийн өмнөд Дакотагийн уулуурхайн технологийн сургууль болон Дармштадтын Германы Дармштадтын их сургуулийн оюутнууд оролцож ингэж одоо олон улсын юм одоо оюутны баг одоо энэ хичээлээр ингэж хамтарч ажиллаж байсан юм онцлогтой. Цаашдаа ч гэсэн одоо эх хичээлээс бас яг бид нар энэ одоо олон улсын одоо юугаар зохион байгуулахаар ингэж бас төлөвлөж байгаа. За энэ бол зөвхөн мөн одоо олон багуудад хуваагдаж ажилладаг учраас одоо багш нарын баг энэ дээр харилцан туршлага солилцож дагалдан залуу багш нарын хувьд ч гэсэн дагалдан суралцаж ингэж одоо Германы профессор багш нарын одоо туршлагыг авахын боломжтой ийм одоо хичээл байдаг. За түрүүн би бас хэлсэн манай хэл дидактикийн төв одоо ер нь бол мэдээж гол одоо үндсэн юу бол англи хэлний сургалтыг одоо оюутнуудын сургалтыг зохион байгуулдаг. За түүнээс гадна зөвхөн оюутнууд гэхгүй мөн багш оюутнууд ажилтнуудад зориулсан одоо сургалтыг зохион байгуулдаг. За бидний хувьд гэвэл одоо хичээлийн хувьд одоо юуны багш нарын хичээл зөвлөгөө өгөх тийм ээ энэ дээр peer teaching observation гэж ярьдаг. Тэгэхээр өнгөрсөн жил бид нар яг энэ одоо багш нарын хичээл сууж зөвлөгөө өгөхтэй холбоотойгоор одоо баримтат шийгүүрийн одоо сургуулийн эдийн зүйлээр батлуулсан. За мөн одоо багш нарын англи хэл болон заан харга зүүн ур чадварын хувьд баримтлах бодлого гэдэг баримтчиг бас одоо эрдэм зүйлээр батлуулсан. За энэ жилийн хувьд бол илүү одоо хэрэгжилтийн юунд нь илүү анхаарал хандуулж ингэж явж байна. За тэгээ энэ дээр энэ жил одоо хийгдсэн зарим нэг ажлуудаас бас энэ дээр дуртахыг хүсэж байна. Тэгэхээр энэ саяын одоо боловсролын ерөнхий газрын зол заяа даргын бас сайн хэлж байгаа одоо саяын энэ жил явагдсан одоо ажлуудын нэг бол бас манай сургуулийн багш нар бас энд оролцсон. Орон нутгийн ихтэй сургуулийн
багшийн хөгжил дэмжлэг үзүүлэхийн сургалтанд одоо манай сургуулийн багш профессор гүмплэм багш, ахлах багш, уран чимээ багш, мөн багш, совдон чимээ багш нар бас ингэж оролцсон байгаа. За дээрээс нь мөн одоо бид нар сургуулаа бол одоо налаахын багш нар төрүүлсэн одоо сургалтыг зохион байгуулдаг. За мөн одоо саяхан хэлж байгаа тэр багш нарын хичээл зуух зөвлөгөө өгөхтэй холбоотой бас энэ багшийн хичээл ажиглалт гэх юм одоо сургалтыг бас манай сургуулийн хэл дэвтэрийн багш нар одоо хариуцсан зохион байгуулсан. За зөвхөн сургалт гэхгүй мөн одоо залуу багш нарт одоо судалгаан дэмжлэг үзүүлэх зорилготой одоо ийм сургалтыг бас энэ хаврын улиралд манай англи хэлний хэл дэвтэрийн багш одоо Робин багш хариуцаад залуу багш нарыг хамрагдаад ингээд явж байна. За тэгээд энд бас бидний хувьд энд яхахгүй бас орж өстой нэг ажил бол харилцан бие биесээ суралцах гэсэн. За энэ юуны хувьд бол 2015 оноос хойш бид нар орон нутгийн боловсрол соёл урлагийн газар их дээд сургууль, дунд сургуулиудтай хамтран жил болгон багш нарын эрдэмтдийн онол практикийн хурлыг одоо тогтмол зохион байгуулж ирсэн. Нийт 7 удаа зохион байгуулад байна. За анхных нь бол бид нар сургуулийнхаа нээлттэй одоо өдөрлөгөөр анхлээд одоо зохион байгуулж ирсэн. За тэрнээс хойш ер нь дандаа орон нутагт зохион байгуулсан. Дарханд одоо 2 удаа оюуны ирээдүйн зохицлбор сургууль, дархны 1-р сургууль, за булганы эрдмийн өргөө, Хөвсгөл аймгийн эрдмийн далаа зохицлбор сургууль тийм ээ. Шинжлэх ухааны технологийн сургуулийн одоо технологийн сургууль. За мөн Дорнот аймгийн одоо боловсрол соёл урлагийн газартай хамтран Дорнот их сургууль. За өнгөрсөн жил бид нар одоо Ховд аймгийн боловсролын газар болон Ховд их сургуультай хамтран Ховд аймагт одоо зохион байгуулсан. За энэ бол харилцан биенээсээ туршлага солилцох. Яагаад гэвэл бид нар эцэгчид маань одоо дунд сургуулийн одоо дунд сургуулиас бид нар одоо эцэгчтэй авдаг учраас одоо сургалтынхаа онцлог юмнуудаа бас харилцан ямар одоо сургалтын арга зүйнүүд одоо нэвтэрч байна, ямар зүйлийг анхаарлаа хандуулж, ямар хэрэгшээл байна уу гэдгийг бас харилцан ярилцаж ингэж одоо туршлага солилцохын зорилготойгоор ингэж зохион байгуулдаг. За зөвхөн ганцхан манай сургуулийн багш нар төдийгүй одоо энэ арга хэмжээнд бол орон нутг руу явхад одоо Монгол улсын их сургуулийн багш нар мөн одоо нэгэн одоо туршлагатай одоо заах арга зүй сайтай энэ одоо дунд сургуулийн багш нарыг хүртэл бид нар бас авч явж ингэж оролцуулдаг байгаа. За мэдээж хэрэг одоо энэ сүүлийн нэгэн дээр слайдн дээр яг мэдээж хэрэг сүүлийн одоо жилүүдэд нь ковидтай холбоотойгоор зайны сургалтын одоо арга зүг нэвтрүүлэхтэй холбоотой бас энд анхаарлаа хандуулж байна. За бидний хувьд Германы эрдмийн солилцооны алба болон одоо анхны технологийн сургуулийн профессор Накны дэмжлэгтэйгээр одоо өнгөрсөн оны ихээр одоо энэ зайны сургалтын одоо воркшопыг бас зохион байгуулсан, амжилттай зохион байгуулсан. За оны сүүлээр мөн одоо энэ зайны сургалт болон одоо энэ virtual reality, open source-тай холбоотойгоор бас одоо арга хэмжээ зохион байгуулсан. За мөн одоо анхны их сургуультай хамтраад энэ MOOC одоо платформыг ашигласан энэ сургалтуудыг бас магистрийн оюутнуудаа санал болгож багш нар маань бас энд оролцож байна. За мөн одоо Erasmus-ийн CPEC гэдэг энэ төсөл маань сургууль одоо ШТИС хөдөө аж ахуйн сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа, Шведийн Лундийн их сургууль, Тайлны их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд бас ийм одоо онлайн платформыг хөгжүүлэх хичээл заах юм одоо бас туршлагуудыг бас нэвтрүүлэн ингэж ажиллаж байна. За тэгэхээр товчхондоо бол яг ер нь одоо бидний хувьд одоо ийм зүйлүүд дээр бас нэг анхаарал хандуулж байгаа гэдэг зарим нэг туршлагаасаа хуваалцаад юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За Монгол Германы хамтарсан ашигт болмол технологийн их сургуулийн дэд захирал Алтан гэрэлтэнд баярлалаа. Ингээд хөтөлбөрийн дагуу инженерийн хичээлийг үр дүнтэй заахын сэдвийн хүрээнд Монгол Германы хамтарсан ашигт болмол технологийн их сургуулийн физикийн профессор доктор энэ Батболга мөн механикийн инженер профессор Сүн Чирлийн нарыг эхлээд тавина хэмээн урьж байна. Сайн байцгаана уу? Намайг Батболга гэдэг өнөөд та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ ярилцлагад оролцох боломж олгосон боловсролын ерөнхий газрын хамт олон ялангуяа зохион байгуулж байгаа их баттай баярлалаа гэж дахиулъя.
Өнөөдрийн яг энэ сэдвийн хүрээнд ерөөсөө бид хоёрын гол бодсон зүйл бол зүгээр хичээл заах явцад бид нарт тулгардаг зарим нэгэн асуудлууд, хүндрэлүүд мөн нөгөө талдаа оюутнуудад бас хүндрэл тулгардаг. Энэ талаар нэгсэндээ өөрсдийн бодсон сансныг нэгсэндээ ярилцъя гэсэн санаа гарч байгаа. Дараагийн слайд руу оръё. Ерөнхийдөө ингээд дүгнэж үзэх юм бол сүүлийн үеийн инженерүүдэд өргөн мэдлэг хэрэгтэй. Түүнээс гадна ажлын орчин тэгээд ажиллаж байгаа байгууллагаас хамаарат мэдээж төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Энд бол нэгсэндээ бүтээлч сэтгэлгээ тэгээд шинээр гарч байгаа төрөл бүрийн олд амжилтыг ажил дээрээ тусгах юм чадвар хэрэгтэй байдаг. Мэдээж бизнесийн ойлголт, харилцааны чадвар мөн багаар ажиллах чадвар бол нэлээд их хэрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Түрүүнд захирал Алтан гэрэл манд хэлсэн бид нар яг энэ багаар ажиллах дээр нэлээд одоо инженерийн төсөлгээд тусдаа хичээл орж энийг нэгсэндээ оюутнууд аль болохоор ойр тулахыг хичээд. За дараагийн слайданд оръё. Ерөнхийдөө шууд ингээд дүгнэж хэлэх юм бол манай оюутнуудад бол зарим оюутнууд одоо инженерийн чиглэлээр сурна гэхээс заримдаа бүр ингээд юм нэлээд уйдцсан гэдэг юм одоо юусандаа айдаг болсон байдаг. Энэ яадаг вэ гэхээр зэрэг найз нөхдөсөө сонссон байдаг юм уу? Эсвэл өөр бусд хүмүүсээс сонссон байдаг юм уу? Инженер ерөнхийдөө хэцүү. Инженерийн чиглэлээр сурах юм бол сүүлдээ ингээд ойлгохоо болчдөг. Хичээлүүд нь хэцүү. Тэгээд ингээд төрөл бүрийн нэгсэндээ аль болохоор яг тэр оюутнуудаа нэлийн хүнд тусгаар ийм ойлголттой болсон байдаг. Түүнээс гадна түрүүнд хөтөлбөрийн талаар ярилцсан. Тэгэхээр бид нар хөтөлбөртөө аль болохоор олон төрлийн хичээлүүдийг тусгахыг хүсдэг. Мэдээж бизнес ордог, хууль ордог, дээр нэмээд аль болохоор инженерийн төрөл бүрийн салбарууд, дээр нэмээд мат физик, химийн хичээлүүдийг аль болохоор төлхөө оруулахыг боддог. Тэгэхээр эднэр маань нийлээд нэгсэндээ нөгөө оюутнуудаа харьцангуй хүнд тусдаг. Зарим оюутнууд байна. Мэдээж 10 жилдээ хөвчлэн мат физикээр нэлээд их оролцсон, суур сайтай. Ийм хүүхдүүд бол харьцангуй энэ ачааллыг хялбархан давдаг. Тэгээд яг бусад хичээлүүд бол харьцангуй гайг байдаг. Жишээлбэл түрүүлээ нөгөө хуулийн хичээлүүд, хүний хөгжлийн хичээлүүд, тэгээд хэлний хичээлүүд. Эднэр бол ингээд юутай бол оюутан хэрэг өөрийн гэсэн оролдлоготой бол нэгсэндээ харьцангуй хэлбэр хичээлүүдэд ойлгож явдаг. Зарим нэг хичээлүүд байна. Жишээлбэл механикийн хичээлүүд, математик, физикийн хичээлүүд. Яг энэ хичээлүүд дээр болохоор зэрэг нэгсэндээ оюутнууд маань зарим оюутнууд маань жоохон асуудал гаргадаг. Энэний нэг хэсэг бол юутай холбоотой гэхээр бид нар яг хичээлдээ аль болохоор сүүлийн үеийн ном,
сүүлийн үеийн одоо хэвлэгдэж байгаа paper сүүлийн үеийн сүүлийн үед онлайнаар цахим хэлбэрээр гарч байгаа сургалтын материалуудыг аль болохоор өргөн хэрэглэхийг хичээдэг. Эдгээр маань нэгсэндээ юу яах вэ гэхээр зэрэг жид болгон улам агуулга нэмэгдээд явдаг. Үүнтэй холбоотой яах вэ гэхээр зэрэг тооцоолох мэдээж тооцоолох бодлогууд, цооцоолох даалгаврууд их гарч ирдэг. Үүнээс үзээд зарим оюутнууд ямар бодолтой болох уу гэхээр зэрэг ер нь юу яах юм ингээд дандаа тоо бодоод ингээд байх бол нэгсэндээ бид нар тавьдсангүй хүн тусчийн аль болохоор бид нар юу яах практиктэй ойролцоо, практиктэй ойр байя гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр яг нэг талдаа бид нар аль болохоор практиктэй ойрхон хичээл зааж, аль болохоор үзүүлэн таниулах материал, видео хичээл, өмнө туршилтын ажлууд аль болохоор түлхүү оруулахыг хичээлдэг. Гэхдээ явсаар байгаад оюутнууд маань инженер болоод амьдрал дээр гараад ажиллахаараа зэрэг тодорхой хэмжээний тооцоолол хийхээс өөр аргагүй болдог. Тэгэхээр энэ ярианы маань гол сэдэв бол яг ийм хүнд бодлогууд, хүнд асуудлуудыг гол нь тэгэхээр нэм тооцоолол ихтэй хүнд асуудлуудыг оюутнуудад яаж ойлгуулах уу гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэсэн. За дараагийн слайд руу оръё. Түрүүнд ярьсан нөгөө эсдийн шалгалтын оноо бол 600-аас дээш байдаг. Энэ бол зарим нэгэн хэлбэрээр бол нэгсэнд оюутнуудад гарч оюутнуудаас ажиглагддаг. Жишээлбэл харьцангуй 700-аас дээш оноотой орж ирж байгаа оюутнууд бол харьцангуй хичээл ойлгохдоо айгүй хөнгөн байдаг. Түүнээс гадна англи хэлний мэдлэг бас мэдээж хэрэгтэй болдог. Яагаад гэхээр зэрэг лекц семинарууд маань англи хэл дээр явдаг учраас зарим оюутнууд маань бас яг монгол хэл дээр ойлгож байгаа юм шиг бас тийм ойлгодгүй. Түүнээс гадна ингээд харж байхад зарим оюутнууд маань орж ирээд ихэвчлэн 1-р курсын оюутнууд тэд нар маань цагаа зөв зарцуулдаггүй. Үүнээсээ бодлоод хичээлээ үзэхгүй явж хагаад шалгалт өгөхөд ирэхлээр зэрэг цагийн дарамтанд ордог. Мөн түүнээс гадна зарим оюутнууд ар гэрийн болон найз нөхдийн дарамтнаас болоод ерөөсөө инженер сурах ёстой болсон байдаг. Ийм оюутнууд яах вэ гэхээр зэрэг хэдийгээр чадвартай ч гэсэн нэгсэндээ сурах эрмэлзэл харьцангуй бага байдаг. Хэрвээ та нарын зарим нь манай сургуулиар зочилсон байх, манай сургуулийн бас нэг онцлог бол яг одоо жишээлбэл кампус хэлбэрээр сургуулаа хөгжүүлж байгаа. Тийм учраас дотор байранд байдаг. Дотор байранд байхлаар зэрэг мэдээж сайн ч тал байна, муу ч тал байна. Сайн тал нь юу вэ гэхээр зэрэг сургуультай ойрхон цаг хэмнэ. Нөгөө талаар бас нөгөө шинэ орчинд ороод хүүхдүүдтэй ойрхон байхлаараа зэрэг тоглох ч юм уу эсвэл цагаа зөв зарцуулж чаддгүй. Үүнээсээ болоод яах вэ гэхээр зэрэг хичээлээсээ нэгсэндээ тодорхой хэмжээгээр хоцордог. Хэдийгээр зарим хүүхдүүдийн хувьд бол 10 жилийн суур мэдлэг сайн боловч ерөөсөө хичээл эхлээд 2-3 сарын дараа хөтөлбөрөөсөө хоцорчдөг. Өөрөө 10 жилдээ харьцангуй
сайн дүнтэй байсан болохоор нэг өсөндөө орж ирээд урсгалаар явчихдаг. За ингээд нэг өсөндөө 1-2 сарын дараа, заримдаа 3-4 сарын дараа хичээлээсээ илэрхий хоцроод ирдэг. Тэгэхээр энд бол бас яг судлаад үзэхлээр одоо шөнө орой болтол өрөөндөө тоглодог хүүхдүүдтэй шинэ орчинд орж ирээд дасаагүй болохоор зэрэг нэгсэндээ цагаа зүг зарцуулдаг. Иймэрхүү үр дүн гарч ирдэг. За дараагийн слайд руу оръё. Энэ бол сүншил багш механикийн хичээл заадаг. Механиктаа энэ бол динамикийн хичээл. Яг жишээлбэл энэ ч бид нар нэг бодлого байна л да. Мөрөө гадаргуугаар жишээлбэл энэ тохиолдолд парабол байна. Тэгштэл нь өгөгдсөн. Тэгээд энэ машин явж байна. Энэ машин явж байхад жишээлбэл тодорхой нэг энэ заасан А цэг дээрх жишээлбэл хүчийг олж гэдэг юм уу. Иймэрхүү төрлийн жишээлбэл нэлээд олон суур мэдлэг шаардсан иймэрхүү хүнд бодлогууд их таардаг. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл энэ бодлогыг ингээд аваад үзэхэд нэгсэнд айгүй олон төрлийн суур мэдлэгүүд хэрэгтэй болж байгаа. За яг энийг бод гэд өгчих юм бол одоо яг оюутнуудад өөрсдөд нь даалгаад шууд ингээд өгчих юм бол за нэг гайгүй нэг 10-15 минутын дараа 3-4 хүүхэд айгүй сайн ангиул зарим муу ангид бол зүг бодох хүүхэд байхгүй. За ихэнх хүүхдүүд бол яг энэ тохиолдолд бол хариуг нь гаргаж чаддгүй. Дараагийн слайд руу оръё. Тэгэхээр яг энэ сүншил багштай ярилцаад яг хөө ийм хүнд бодлогуудыг оюутнууд бодож чадахгүй байна. Ихэнх нь одоо жишээлбэл буруу хариу гаргаж байна. Энэ юунаас болов? Тэгээд бид нар нэлээх ярилцсан. Энэ тэгээд ярилцаад нэг тийм ерөнхий юмнууд гараад ирж байгаа. Ерөнхий юмнууд нь юу вэ гэхлээр зэрэг одоо жишээлбэл үндсэн суур мэдлэгүүд дутуу байна. Яг энэ жишээн дээр одоо бүгдээрээ харах юм бол кинетикийн диаграм, чөлөөт биеийн диаграм энийг эзэмшсэн байх хэрэгтэй болдог. Яг энэ бодлогын хувьд мэдээж NT координата бас ойлгосон байх хэрэгтэй. Тэгэхээр NT координатыг бол динамик дээр шинээр үздэг. Налуу ба мөрөө радиусын тухай ойлголт. Энэ бол бас айгүй олон хүүхдүүдэд дутмаг байдаг. Магадгүй энэ 10 жилийн сургуулиудад геометрийн хичээл заримд нь ордоггүй. Зарим сургуулиудад нэгсэндээ багш нар нь арай цөөхөн цагаар бас орсон байдаг. Тийм учраас энэ радиус гэдэг ойлголт бол айгүй олон хүүхдүүд одоо ялангуяа шинээр эсэж байгаа хүүхдүүд бол айгүй дутмаг байдаг. Үүнээс гадна энэ бодлогыг бодоход мэдээж функцийн уламжлалт хэрэгтэй болно. Тэгэхээр яг энэ бүх ойлголтууд хүүхдүүд маань байна уу гэдэг асуудал айгүй чухал байна. Хэрв яг энэ ойлголтууд байх юм бол бүгдийг холбоод тодорхой хэмжээгээр цаг өгөхд бол хүүхдүүд энийг бодож чаддаг. Ихэнх тохиолдолд ийм хүндөвтөр бодлого өгөхөд жишээлбэл урд талд нь тодорхой хэмжээгээр яг мэдлэгийн сэргээгээд өгөх юм бол хүүхдүүд маань
харьцангуй хялбар боддог. Тэгэхээр нэгсэндээ бид хоёрын дүгнэлт бол яах вэ гэхээр зэрэг ийм хүнд бодлогуудыг бодлоход ер нь ямар хөө юмнууд хэрэгтэй байдг вэ гэхээр гэдэг дээр өөрсдийнхөө туршлага дээр үндэслээд тийм тодорхой слайдуудыг бэлдсэн байгаа. Дараагийн слайдуудыг харуул. Энэ өмнөх слайдаас харах юм бол мэдээж энэ инженерийн мэдлэг бол шатлсан байдаг. Түрүүний миний хэлснээр хэрэг ямар нэгэн урт талд эзэмсэн байх ёстой мэдлэгээ дутуу эзэмсэн байх юм бол энэ тохиолдолд яг тэр бодлогыг бол бодож чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодорхой нэгэн шинээр сурч байгаа сэдвийг ойлгохын тулд яг уг сэдвтэй холбоотой олон бодлогоо бодох шаардлагатай юм байна гэдэг энэ тодорхой болсон. Түүнээс гадна одоо механикийн чиглэлийн асуудлууд байна. Одоо жишээлбэл инженерийн асуудлууд байна. Айгүй олон салбарын мэдлэг хэрэгтэй болдог. Жишээлбэл инженерүүд маань одоо наад зах нь тооцоолох ёстой математикийн мэдлэг, тодорхой хэмжээний эдийн засгийн мэдлэг бас байх хэрэгтэй болдог. Тэгээд түүнээс гадна яг тэр шийдэж байгаа асуудлаас хамаарат хими юм уу, физикийн зарим тохиолдолд биологийн ийм мэдлэг хэрэгтэй болждог. Гэхдээ мэдээж ажил дээр гараад дадлгшаад ирэхлээрээ зэрэг орчинтойгоо танилцсан асуудлыг өөрөөр харна л да. Бид нар бол яг өөрсдийнхөө зааж байгаа хичээлийн хүрээнд авч үзлээч гэсэн харьцангуй өргөн хүрээний мэдлэг хэрэгтэй болдог юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Дараагийн слайд руу оръё. Ерөнхийдөө бол лекц семинар дээр нэг хэрэг хөнгөн бол 5-аас 6 асуудлыг ярилцдаг, шийддэг. Энэний бол зарим нь багш самд дээр хараад бодлтын бодоод явдаг. Зарим нь бол мэдээд зарим тохиолдолд бол хүүхдүүдэд цаг өгөөд, тодорхой цаг өгөөд тэгээд энэний үндсэн дээр хүүхдүүд өөрсдөө асуудлыг шийдэж бодох юм боломж олгодог. Бас нэг боломж бол хүүхдүүдэд одоо жишээлбэл дараагийн 7 хоногт орох семинар дээр бодох бодлогоо хүүхд тодорхой оюутанд даалгавар болгож өгөөд зарим тохиолдолд бол видео бичлэг хийхээр ийм даалгавар өгдөг. Тэгэхээр нөгөө оюутнууд маань бол энд айгүй дуртай байдаг. Яагаад тэгэхээр багш биш ангийнх нь хүүхэд ингээд тодорхой цаг гаргаад тодорхой нэгсэндээ бодлогоор нэгсэндээ видео хийгээд ингээд үзүүлэхээр зэрэг оюутнууд харьцангуй сонирхолтой байдаг. Тэд нар бас магадгүй ингээд өөрсдийнхөө зүгээс нэгсэндээ уг бодлогыг бодоход хэрэг болсон яг тэр мэдлэгээ нэгсэндээ бусад оюутнуудтайгаа ингээд ярилцаад ирэхлээр зэрэг тэднэрт хамаагүй хялбар болж байгаа юм шиг төсөөлөгдөв. Жишээлбэл одоо бид нар тодорхой ингээд ийм функцийн уламжлалтай бодлогуудыг эхлээд ингээд орхолоор зэрэг одоо хүүхдүүд маань харьцангуй хүн тус тийм ээ. Бид нар болохоор зэрэг тэртээ тэргөө математикийн калкулус буюу нөгөө математикийн хичээл дээр хангалттай үлдсэн байгаа гэд яг функцийнхаа уламжлалыг шууд мэдж байгаа гэд ингээд
үндэслээд явчихлаар зэрэг зарим хүүхдүүд маань ойлгоход хүндрэлтэй байдаг. Яг тэр функцийн уламжлалыг жишээлбэл хүүхдүүд өөрсдөө бодлогон дээр оруулж ирэх юм бол тэрийг айгүй олон дахин давтаад байгаа юм. Тэгэхээр одоо энэ бол төрөл бүрийн жишээ. Мөн түүнээс гадна физикийн хичээлийн хувьд бол 10 жилийн физикийн хичээлийн мэдээж мэдсэн байх ёстой зүйлүүд байдаг. Одоо жишээлбэл Ньютоны хуулиуд ч юм уу. Одоо яг эднүүсийгээ бас ингээд нэгсэн одоо зарим нь мартцсан байдаг. Эсвэл хэрэг томьёог нь мэддэг ч гэсэн өөр юм болгоогүй байдаг. Ийм асуудлуудаас болоод жишээлбэл семинарын хичээл дээр зарим тохиолдолд ерөөсөө хоёрхон л хүндвтер хэлбэрийн бодлого боддог. Бас нэг инженерийн бодлогууд мэдээж геометрийн ойлголт их шаардлагатай байдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол нэлээх асуудал гардаг. Ялангуяа вектор гэдэг ойлголт бол маш чухал байдаг. Тэгэхээр яг 10 жилийн физикийн ном дээр л ерөөсөө вектор ойлголт гэхлээр зэрэг үндсэндээ 1-2 л хуудас байдаг. Тэгэнгүүт энэ чинь GMIT-д орж ирээд үзэхлээрээ зэрэг ерөөсөө статик, динамик гэд 2 семестр бол айгүй их вектор орсон бодлогод бодох хэрэгтэй болдог. За тэгэхээр зэрэг уг нөгөө нэг вектор гэдгээ сайн ойлгоогүй хүүхдүүд маань яг тэрэн дээрээ түшиглээд цааш явхлаар зэрэг ерөөсөө бодлогуудаа ойлгодог. Тийм болохоор зэрэг бэлтгэл ангиудад жишээлбэл бид нар векторын тухай ойлголтыг маш түлхүү өгдөг. За дараагийн слайданд оръё. Тэгээд ингээд ярилцаад байхад ер нь ямар нэгэн том хүн бодлогыг бодоход яах вэ гэхээр зэрэг яг тэр бодлоготой холбоотой холбоосуудыг илгээх бас нэг юм боломж байгаа. Одоо жишээлбэл дараагийн нэг дэх өдөр лекцтэй энэ холбоосоор ороод видеог нь үзээрэй. Эсвэл энэ холбоосоор ороод тодорхой материал уншаарай гэд үзсэн. Энэ дэр бол бас бүх хүүхдүүдийн мэдвэтэй яахгүй байна. Холбоосыг үзэхгүй байна. Гэхдээ тодорхой нэг миний нэг юугаар л нэг 10-аас нэг 25% нь бол ихэвчлэн охтууд яг тэр нөгөө холбоосыг үзээд дээр нэмээд айгүй амархан жишээнүүдийг өөрсдөө бодож үзээд за ингээд юу яах юм бол одоо жишээлбэл бодлого бодоход бол харьцангуй ер нь сайн бодож байна. Тэгэхээр яг нэг санаа бол яг тэр хүн бодлого бодох үедээ яг хэрэг болох тэр суур мэдлгүүдийн сэргээгээд өгөх юм бол мэдээж энэ үр дүн сайтай байна. Та нар ч гэсэн энэтэй санал нэгдэх байх. Хамгийн амархан юм бол бас миний бодлоор яг тэр суур мэдлэгтэй холбоотой видео үзүүлчих юм бол айгүй хурдан байна. Жишээлбэл одоо тойргийн радиустай холбоотой юм байхад яг тэрийг давтаад байхгүйгээр ерөнхийдөө сүүлийн үед интернетэд байдаг одоо жишээлбэл төрөл бүрийн математикийн жижиг хөөрхөн видеонууд байдаг. За ийм видео харуулсан байхад бол харьцангуй хурдан нөгөөх нь сэргээд ирж байгаа. Ийм байдалд ажиглагддаг. Түүнээс гадна яг тэр сэдвтэй холбоотой 1-2 асуулт асуусан байхад
бас яг хэрэг суур сайтай хүмүүс байх юм бол дорой тэр асуудал руу эргээд хуучин мэдлэг нь сэргээд ирдэг. Дараагийн слайд руу оръё. Лекцийн үеэр бол мэдээж яг энэ үзэж байгаа сэдв маань лекцийн ерөнхий агуулгатай хэрхэн зохицож байгаа. Мөн тэгээд түрүүчийн лекцтэй хэрхэн холбогдож байгаа. Энийг нэгсэндээ юу яагаад гэх юм бол харуулах юм бол бас төхөмтэй байдаг. Энд ч бид нөгөө Bloom-ийн таксономыг ашиглах гэдэг энэ бол харьцангуй хүнд. Одоо жишээлбэл лекцийн гол ойлголтуудыг одоо яг тэр ярьж байгаа сэдв маань Bloom-ийн таксономын одоо аль түвшинд ойлгох хэрэгтэй гэдэг энэ бол харьцангуй одоо жишээлбэл харьцангуй хүнд. Яагаад гэвэл зэрэг зарим мэдлэгийг зөвхөн ойлгуулах байдаг. Зарим мэдлэгийг жишээлбэл чадварыг эзэмшүүлэх гэж байдаг. Тэгэхээр яг энээсээ зүгээр нэг тийм дуртад өнгөрөх, ойлгуулах, тэгээд эзэмшүүлэх эдгээр маань бүгдээр өөр байдаг учраас яг энэ сэдвээр хэдийн хэмжээний цаг зарцуулах уу, дундаж оюутан маань үнэхээр эзэмшсэн байна уу? Энэ төр бол бас тийм харьцангуй одоо туршлагаас хамаарат харьцангуй хүнд асуудал л та. Зарим оюутнууд бол жишээлбэл нэлээд их давтсны дараа магадгүй нэг 2-7 хоногийн дараа зарим ойлголтууд, зарим аргуудыг бол эзэмшдэг. Зарим оюутнууд бол харьцангуй хурдан эзэмшдэг. Тэгэхээр зэрэг яг энэ голчийн бариад явна гэдэг бол бас зарим тохиолдолд хүнд тусдаг. Энийг юунаас харж ийн гэвэл сүүл бичгийн ажил тэгээд аман шалгалтын үеэр харахад бол за энэ сэдвээр илүү их цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд хүрдэг. Гэхдээ бүгдээрээ мэдж байгаа нөгөө 16-7 хоногор хичээлдэг болохоор бас нэг сэдвээр бүх цагаа үрээд байх боломжгүй байдаг. Өөр нэг санаа бол мэдээж та бүгд нь мэдж байгаа гэж бодож байна. 15-20 минут тутамд заах аргаа солих юм бол оюутнуудад харьцангуй сонирхолтой байдаг. Ихэвчлэн ер нь оюутнуудын ийм дүгнсэн байдлыг ингээд аваад үзэх юм бол одоо жишээлбэл энэ хичээл энэ 7 хоногийн хичээл ямар болов эсвэл 2-7 хоногийн өмнөх хичээл ямар болов гэдэг ингээд юм оюутнуудын дүгнэлтийг аваад үзэхлээр зэрэг өөрсдөө туршилт хийсэн хичээлүүдийг их өндөр үнэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг мэдээж энэ бол хэрв харах юм бол зүгээр нэг хараад сонсоод өнгөрсөн тохиолдолд бол 1 юм уу 2 сарын дараа мартдаг. Хэрв оюутнууд өөрсдөө хийх юм бол дор хаяж 3-4 сар нэгсэндээ тэр оюутан ойлгосон уг чадварыг эзэмшсэн байдаг. Тийм учраас мэдээж аль болохоор өөрсдөр нь хийхийг бид нар хичээдэг. Ялангуяа өөрсдөр нь яг тэр хичээлийн холбогдлолтой загвар хийлгэх эсвэл туршилт хийх эднэр бол хамгийн их үр дүнтэй. Нөгөө талаар оюутнууд ч гэсэн энэтэй дуртай байдаг. Гэхдээ бас мэдээж өөр нэг асуудал байгаа. 90 минут хичээлж яхад мэдээж бүх нарийн сэдвээр туршилт хийлгээд байх боломжгүй байдаг. Аль нэгэн үндсэн сэдвээ аваад үндсэн сэдвийнхаа аль нэг жишээн дээр жишээлбэл туршилт хийх боломжтой байдаг. За дараагийн слайдд оръё. Лекцийн болон шалгалтын дараа бол мэдээж
яг тэр ямар нэгэн сэдв дээр оюутнууд хангалттай олон хангалттай дүн аваагүй бол уг сэдв рүү мэдээж олон бодлого бодуулах хэрэгтэй болдог. Ерөнхий санаа бол шалгалтууд бол бүгдээрээ мэдж байгаа. Оюутны мэдлэгийг бүхэлдэн үнэлэх гэдэг нэг асуудал байгаа. Энэ бол бас зарим тохиолдолд хэцүү байдаг. Хэрвээ айгүй олон сэдв бүтцэн агуулга ихтэй байх юм бол жишээлбэл агуулга болгон дээр нөгөө асуулт өгөөд за ингэж шалгахаар зэрэг бол шалгалтууд маш удаан үргэлжилдэг. Хялбараас аль болохоор шалгалтын ерөнхий санаа бол аль болохоор хүнд хөнгөн олон төрлийн бодлого өгөх. Энэ бол мэдээж та бүгд санал нэгтэй байгаа бах. Зарим нэгэн одоо жишээлбэл цөөхөн тооны хүнд бодлого өгөөд бичгийн ажил хийх гэх юм бол бараг бүгдээрээ унцдаг. Тийм болохоор нөгөө шалгалтын хэлбэрээ арай өөрчлөөд одоо жишээлбэл multi choice буюу олон сонголттой байх, хэрв оюутнууд өөрсдөө тайлбарлах, зураг тайлбарлах, тэгээд зарим тохиолдолд өөрсдөө зурах, иймэрхүү хэлбэрийн шалгалтууд байхлаар зэрэг бас оюутнуудын дундаж үнэлгээ үл харьцангуй өсөд ирдэг. Мэдээж ихэвчлэн бид нар яадаг вэ гэхээр зэрэг семестр дууслаа шалгалтанд оюутнууд бэлтлээ. Тэгээд шалгалт маань нэгсэндээ шалгалт өгсөний дараа оюутнууд маань амраа явждаг. Багш нарын ч гэсэн нэгсэнд амралт эхэлдэг. Тэгэхээр зэрэг яг тэр семестрийнхаа туршид цуглуулж авсан мэдлэг туршлагаа хоорондоо сайн ярилцаж амждаг. Тийм болохоор сүүлийн үед бид нар яг ийм семестрийн төгсгөлд яг энэ юунууд багш нар яг энэ семестр зөвхөн энэ семестрийн хувьд жишээлбэл миний олд амжилт юм байна. Одоо жишээл иймэрхүү дүгнэлт хийлээгээд энэ талаар аягүй тийм ярилцлага их олон явуулах нь үр дүнтэй юм байна гэсэн бид нар дүгнэлтэнд хүрсэн. Энэ ч талаараа жишээлбэл хоорондоо бас ярилцаж workshop тийм зохион байгуулдаг. Дараагийн слайд руу оръё. Мэдээж энэ бол багш нар ихэнх бүгдээрээ мэддэг. Жишээлбэл нэг заримдаа цаас жижигээс нас цоордгүй гэдэг шиг бүгдээрээ мэддэг мөртлөө заримдаа ингээд жишээлбэл слайдн дээр бичих юм бол илүү их тодорхой болохоор юмнууд юм уу гэж бид хоёр ярилцсан. Жишээлбэл яг хичээлийг оюутнуудын яг сурсан зүйлээр үнэлэх хэрэгтэй юм. Тэгэхээр оюутнуудынхаа сурсан юм гэхлээр зэрэг нэгсэндээ шалгалтын үнэлгээ байна. Тэгэхээр зэрэг хэрв шалгалтын үнэлгээгээ бас ингээд юм яг одоо жишээлбэл шалгалтын үнэлгээгээр багшийг нэгсэндээ үнэлнэ гэх юм бол бас тийм бүрэн гүйцэд болж чадахгүй. Жишээлбэл хэрэг гэх юм бол багш нар маш хөнгөн шалгалт бэлдэж өгөөд ихэнх оюутнууд маань одоо маш сайн дүнтэй болчихно гэсэн. Тэгэхээр энэ бас нэг өсөндөө хоорондоо ярилцах хэрэгтэй зүйлүүд байна. Манай сургуулийн оюутнууд айгүй гомдолж ирдэг. Жишээлбэл миний дундч айгүй бага байна. Бусад сургуулиудын дундчийг бодох юм бол бүр бүхэл оноогоор бүхэл 2 оноогоор энэ төр доогуур байна гэсэн тиймэрхүү гомдлол бол сарцсангуу гараад идэг.
Мэдээж багш нар бол яг тодорхой сэдвийг ойлгохын тулд зарим тохиолдолд багаар ажиллуулна, зарим тохиолдолд бол аль болохоор тэр амьдралтай ойрхон байхын тулд нэгсэндээ бид нар энд жүжигчин гэж тавьсан байгаа. Тийм болохоор аль болохоор амьдралтай ойрхон байлгахын тулд одоо төрөл бүрийн арга хэрэглэдэг. Би бол хөвчлэн оюутнуудыг юу яадаг? Өөрсдийг гаргаад одоо жишээлбэл өөрсдийн ямар нэгэн бие тийм үү өөрсдөө ямар нэгэн яг тэр туршилтын хэсэг гэж болоод өөрсдөр нь яг өөрсдийг оролцуулаад тэгээд тийм жижиг хэмжээний одоо жишээлбэл туршилт болж үзүүлдэг. Одоо жишээлбэл 3 хүүхэд гаргаж ирээл 2 хүүхдийн эхний цэг төгсгөлийн цэг гээд 3 дахь хүүхдийн машин гэдэг юм уу тийм үү. Ингээд явуулж үзэхлээр зэрэг хүүхдүүд энэнд бол их дуртай байдаг. Бас энэ 3 дахь сэдэв бол харьцангуй бас хэцүү. Лекцийн агуулгыг өөрийн мэдлэгийн түвшинд бүгэлгээд. Энэ болохоор зэрэг заримдаа нөгөө лекц шахах хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд агуулгаасаа яг тэр өдрийн агуулга багтахгүй байх гэдэг нэг юм байдаг. Тэрнээсээ санаа зовоод шууд аль болохоор нэгсэндээ товч эхлэгээд ингэхлээр зэрэг лекц харьцангуй нэгсэндээ өндөр хэмжээнд орсон байдаг. Тэгэхээр нөгөө нэг яг өмнөх мэдлэгээ сайн баталгааж явуулаагүй оюутнуудад бол айгүй хүнд тусаад эхэлсэн байдаг. Энэ онлайн хичээлдэр болдог хвчлэн анги танхимд бол нэг хэрэгэлдэг зүйл бол оюутнуудын утсыг хэрэглүүлдэг. Утсан дээр хэрв одоо жишээлбэл ихэвчлэн тийм үгүй гэсэн хариултууд байхаар тийм асуудал тавьдаг. Одоо жишээлбэл нэг жижиг сэдв үзлээ дараагийнхаа сэдв рүү орохын өмнө бол одоо тийм үгүй гэсэн сэдв нь одоо тийм гэдэг бол утасныхаа гэрлийг хасаа үгүй гэсэн бол утасныхаа хар дэлгэцийг харуулж ирдэг юм уу. Нэг хэсэг бол оюутнуудад цагаан цэнхэр юу мөнгөний цаасны зургийг авахулаад яг нөгөө тийм үгүйгээ бас харуулж байгаа. Энэ их миний хувьд их юутай юу гэдэг юм уу? Яг тэр сэдвийн талаар ойлголт оюутнуудын хувьд хэр байна гэдгийг мэдэхэд харьцангуй амар байдаг. Жишээлбэл ихэнх нь ингээд харлаад юм уу цагаараад ирэх юм бол за энийг давтахгүй болохгүй юм байна. Гэдэг юм уу. Энэ тохиолдолд бол ихэнх оюутнууд ойлгуулаагүй байх юм бол яг тэр сэдвээ буцаагаад давтдаг. Эсвэл өөр жишээ хэрэгэлдэг. Яг энэ аргыг бас нөгөө юун дээр хэрэгэлдэг. Ямар нэгэн хүнд бодоход одоо жишээлбэл нэг өмнөх ойлголтуудаа оюутнууд хэр зэрэг авсан байна гэдэг дээр энийг бас хэрэгэлдэг. Тэгээд бас л ажиллах нь айгүй амархан асуултанд яхад эхлээд нэг тийм асуултнууд бол ихэнх оюутнууд мартсан байдیں۔ Ганц хоёр нэг хинт бие нэг юу өгөөд дөхөн болох тийм ганц хоёр үг юм уу өгүүлбэр хэлчихлээр зэрэг ихэнх оюутнууд санаад жишээлбэл санаад эхэлдэг. Энэ яг нөгөө оюутнуудын ерөнхийдөө харуулж байгаа утасны өнгөөр нэгсэнтэй ойлгомжтой болоод эхэлдэг. Энэ бол яг цаашдаа та нар одоо нөгөө асуулт хариулт хэлцүүлэхдээ ингээд ерөнхийдөө орё гэж бодож байна. Ерөн бид хоёрын үндсэндээ бэлтгэсэн одоо ярих гэсэн сэдвүүд бол үндсэндээ дуслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
царай илтгэсэн Монгол Германы явуулсан ашигт технологийн сургуулийн техникийн профессор Батулаад танд баярлалаа. Одоо хөтөлбөрийн маань дөрөвт хэсэг буюу өнөөдрийн сэдвийн хүрээнд илтгэгч өгч нараас асуулт асууж харилцан туршлага солилцох хэсэг эхэлж байна. За асуулт асуух өгч нар маань миканигээд шууд асууж болно. Бас хэрвээ хэн нэгэн асууж байгаа багш асууж байгаа бол гараар өргөх товчоо дараад хэлээгээрэй. За одон чимэг гараар өргөсөн байна. За миканигээд асуултаа асууж болно. За сайн байцгаана уу? Та бүхний сайхан туршлагыг сонсоод их баяртай байна. Сүүлд ярьсан багш бол аргагүй багш хүний одоо нарийн арга ухаанаар оюутнуудтайгаа ажилтдаг нь харагдаж байна. Тэр утас ашиглуулах нь одоо хоригдсноос илүү сэтгэл зүйн хэрэгцээг нь оюутнуудын хувьд бол хангах юм учиртай байдаг юм байна гэж уншаад байгаа сүүлийн үеийн мэдээнүүдээс тэгэхээр их сайхан арга хэрэгэлдэг юм байна. За тэгээ яг л одоо багш бидэнд тохиолддог төрөл бүрийн бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж яаж зохицуулах вэ гэдгийг яг өөрийнхөө одоо бодит туршлага дээр тулгуурлаж сайхан ярьж өгсөнд их баярлж байна. Тэгээд нэг зүйл асууя. Энэ шалгалтын бодлого тестүүдээ одоо янз бүрийн байдлаар холимгоор ингээд өгдөг гэсэн шүү дээ. Ерөнхийдөө одоо өөрийнхөө туршлагаас бол хүндрүүлсэн тохиолдолд бол бүх хүүхд ундаг, хөнгөрүүлсэн тохиолдолд бүгдээрээ одоо тэнцдэг. Тэгэхээр яг одоо бодит үнэлгээг нь хийхэд тулд янз бүрийн холимог ийм аргуудыг ашигладаг гэсэн байна. Тэр танах энэ шалгалтын бодлого тестэд тийм чанарын үнэлгээ хийдэг ямар нэгэн механизм байдаг уу? Ямар нэгэн арга ажиллагаа байдаг юм болов уу? Тэрийг хүсье. Яг энэ хичээл болгон дээр өөрийнх нь яг тэр хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл гэж байдаг. Нэгэсэндээ хичээл эхлэхээс өмнө бид нар оюутнуудаа яг тэр энэ мэдээллийг өгдөг. Хэдэн кредит цаг байх юм? Энэ хичээл дээр яг ямар ойлголтуудыг ямар төвшөнд ойлгоцсон байх юм гэдэг ийм мэдээллийг өгдөг. Жишээлбэл зарим мэдээллийг бол зарим ойлголтыг уг оюутан бол сонсцсон байх хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл миний хувьд бол цөмийн одоо цөмийн физикийн туршилтын талаар бол оюутнууд маань гүнзгий мэдэх хэрэгцээг байдаг. Гэхдээ тодорхой ойлголттой болсон байдаг байх хэрэгтэй. Жишээлбэл зарим хичээл дээр шингэний урсгалын талаар бол маш гүнзгий ойлголттой байх хэрэгтэй болсон байдаг. Яг энэндээ л тааруулна гэсэн байгаа юм. Тэгэхээр яг нөгөө яг тэр хичээлийг ойлгоцсон байх тэр нөгөө ойлголтуудаа эхлээд авч үзээд заавалчгүй ойлгоцсон байх хэрэгтэй ойлголтууд яг тэр нөгөө тодорхой төвшөнд нэг сонсоод өнгөрцөн байх хэрэгтэй ойлголцууд яг энэ эднүсийгээ харж ягаад тэгээд шалгалтуудынхаа бодлогуудыг хийхэд харьцангуй амар байдаг. Мэдээж зарим нэгэн сэдвүүд дээр бол арай илүү цаг авсан, зарим нэгэн хичээл сэдвүүд дээр арай бага утсан байдаг. Мэдээж тэрийгэ бодолцсон. Тэгээд ихэвчлэн юу яадаг гэрийн даалгаварт хүндвтер бодлогод өгдөг. Яг гэвэл нөгөө оюутнууд маань дотор баримтаа арай илүү их цаг зарцуулна гэж үздэг. Жишээлбэл ойролцоогоор нэг 90 минутын хичээлийн дараа бол оюутан гэртээ очиод ойролцоогоор нэг 1-2 цаг яг тэр хичээлээ тийм давтна гэдэг тооцоон дээр бид нар явдаг. Түрүүн ярьсан яг 2 төрлийн цагтай гэдэг хичээлийн цаг гэртээ очиод бас нэг хичээллэх цаг гэдэг юм. Энийг бид нар давхар тооцсон байдаг учраас тэрэнд нь юусандаа тааруулаад гэрийн даалгаврт хүндвтер бодлого өгдөг.
Яг энэ бодлогоо бол жишээлбэл дараагийн гэрийн даалгавраа хурааж авчаад сүүлийн үед мэдээж захимаар хурааж авах хамгийн их үр дүнтэй арга юм байна гэж бодоод байгаа. Тэгээд бодолтуудаа оюутнуудад өгчдөг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг оюутнууд маань жоохон оролцсон оюутнууд маань бодолтоо өгчингүүд дороо айгүй хэлбэрхэн ойлгоцсон байдаг. Тийм учраас дараагийн лекцэн дээр үл нэг 5-аас 6 минут гэрийн даалгавраа ярьчихт бол харьцангуй ойлголт бол харьцангуй амарх аюу сайн байдаг. Түрүүнд нэмэхэд утас бол ерөөсөө яг юуны хувьд бол физик, зарим механикийн хичээлүүдийн хувьд бол ер нь зайлшгүй хэрэгцээтэй болцсон. Одоо жишээлбэл оюутнууд маань ямар нэгэн цагийн юм хэмжих, хурдан хөдөлгөөнтэй туршилтуудыг энэ төр хийхдээ одоо бол утасгүйгээр ер нь хийхгүй болцсон. Тэгэхээр зэрэг бол юм дээр утсыг бол нэгсэндээ зөвшөөрдөг. Гэхдээ зарим тохиолдолд бүр тийм төрлийн утас байх хэрэгтэй гэж заах хэрэг болдог. Ялангуяа физикийн хичээл дээр бол тодорхой түвшний утасууд маань бол арай хүчин чадал хүрдэггүй. Тийм учраас бол яг одоо 3 оюутнууд дундаа дор хаяж ийм чадвартай утастай байх хэрэгтэй хичээлдэг. Тэр бол яг албан ёсоор тавьдаггүй. Гэхдээ бол ийм одоо жишээлбэл чадварлаг утастай 3 оюутан дундаа нэг юм чадварлаг утастай байвал их сайн байна гэдэг. За баярлалаа. Маш сонирхолтой юм байна. Би болохоор өөрөө нөгөө нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн хөтөлбөртэй сургуульд ажилладаг учраас энэ утсан дээр их сонирхолтой санагдсан. Тэгэхээр аргагүй л нөгөө инженер техникийн байгалийн шинжилгээний хөтөлбөр дээр бол аргагүй ийм одоо нөхцөл байдал үүсдэхийг ойлгож авлаа. Баярлалаа. За өөр асуулт асуух хэлцэгч байна уу? Сайн байна уу? Надад нэг асуулт байна. Саяны юг сонсоод маш их баяртай байна. Юун дээр нэгдүгээр бие даалтынхаа ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ? Хоёрдугаарт нь хичээл дээр ямар платформуудыг нэмэлтээр ашигладаг вэ гэсэн асуултыг тавьж байна. Бие даалтанд бол одоо хүүхдүүд загвар хийдэг. Одоо жишээлбэл хамгийн хүндхэн сэдвээ сонгож аваад яг тэр сэдвтэй холбоотой та нар загвар хийх гэдэг. Энд бол хүүхдүүд айгүйх дуртай байдаг. Тэгээд тэр хүүхдүүдийн хийж байгаа материал бол тийм их үнэтэй байх хэрэггүй. Одоо жишээлбэл заавалчгүй мод юм уу, төмөр юм уу, иймэрхүү зүйлээр хийх хэрэггүй гэдэг. Дүүнэрийнхээ хуучин тоглоомыг хэрэглээ гэдэг. Эсвэл картон хэрэглээ гэдэг. Тэгэхээр зэрэг оюутнууд бол зарим нь бол үнэхээр дүүнэрийнхээ тоглоомыг ашигласан байдаг. Ихэнх оюутнууд бол картон одоо гутлын картон байдаг шүү дээ. Иймэрхүү картонууд энэ төр хэрэглээд тэгээд загвар дээр оюутнууд маань их ажилладаг. Нэг яг тийм загвараа яаж хуваах вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл 3-4 хүнд загвар сэдв байх юм бол тэгээд 30 оюутантай байх юм бол 10-10-аар нь хуваачдаг. Тэгээд та нар зүгээр одоо ингээд ийм юу яачих загвар хийгээд ирэхлээр зэрэг ахвтад тийм дүн авах гэдэг загвар хийгээд ирнэ. Харин одоо жишээлбэл загвар хийгээд тэгээд ихэвчлэн баг болгож хуваагаад 2 хүүхдийн дунд нэг ч юм уу. Тэгэд хооронд нь уралдуулах юм бол яг нөгөө Монгол хүүхдүүд маань айгүй идэвхтэй оролцдог. Тэгээд нэг тийм жоохон жижигхэн шагналын сантай бол бүр тэрэн дээрээ нэлээд
их цаг зарцуулсан байдаг. Нилийн 2-3 хоногоор зарцуулсан байдаг. Тийм учраас яг тийм хоорондоо өрсөлдөх чадвар дээр нь үндэслээд загвараа хийх юм бол айгүй үр дүнтэй юм уу гэж хардаг. За та хүүхэд болгоно нэг юм загвар хийн шүү гэдэг юм орхичхоор зэрэг ихэнх тохиолдолд бол тийм загвар авд авчран дүнгээ авах гээд гэхдээ бол яг тийм тэрэн дээрээ илүү чармаалт гаргадаг. Иймэрхүү зүйл ажиглагдсан. Платформын хувьд бол ихэвчлэн Teams хэрэгэлдэг. Түүнээс гадна төрөл бүрийн quiz-ийн платформ одоо quiz-ийг гэдэг юм уу интернетээр айгүй дарахс одоо жишээлбэл хүүхдүүд ямар нэгэн юунд асуулт хариултанд им бөглөх иймэрхүү юунууд платформуд их байдаг. Энэ дээр бол жишээлбэл миний ашигладаг платформ Quizzes. Quizzes яагаад вэ гэхээр зэрэг нөгөө хариултаа багш нь оруулахдаа 6 сонгуулах хэлбэртэй оруулж болдог. Одоо яг тийм хэлбэртэй оруулж болдог зөндөө тийм платформ байгаа байх л та. Гэхдээ бол жишээлбэл асуултаа асуухдаа 6 хэлбэрээр асуучих юм бол нэгсэндээ интернетээр ирээд болдоггүй. Яг тэр нэг хичээлийн онцлог байдаг бах. Одоо жишээлбэл ямар нэгэн юуны хөдөлгүүрийн ч юм уу эсвэл ямар нэгэн ноцоосны зураг харуулад тэгээд энэ дээр нь тайлбарлуулах ихлээр нэг хүүхдүүдэд Google-д олоход хэцүү байдаг. Нөгөө талаар Quizzes буюу энэ онлайн асуулт хариултын үед хүүхдүүд хоорондоо Facebook-оор холбоотой байдаг. Тийм учраас зарим хүүхдүүд хариултын шууд нөгөө өөрсдийнхөө Facebook-ийн групп дээр бичдэг. Энийг бол аль болохоор цагаар шахахыг хичээдэг. Жишээлбэл үнэхээр ойлгосон хүүхдүүд бол яг тэр юу яагаад тодорхой 5 төрлийн зургаас ч юм уу тэрнээс шууд хараад шууд дарчгаар. Тэгээд уг хүүхдүүд нэг Facebook дээр ингээд бичээд байх цагийг гаргахгүйгээр нэг иймэрхүү байдлаар юу яадаг да шалгалтаа явуулахыг хичээдэг. За баярлалаа. Би ихэнх Батулга багшийн сайн ярьсан дээр нэмж хэлэхэд яг бид нар сайн одоо ковидын нөхцөл байдлаар 2 жилийн хугацаанд сургалт бол ингээд онлайн хэлбэрлэл бас нэлээд явсан. Хамгийн хүндрэлтэй юу боломжтой одоо онлайнаар шалгалт авах тийм ээ. Та бүгдээрээ яг энэ юг бас ер нь одоо сайн явж байгаа тэр нөгөө цагаар шахах гэдэг юм уу эсвэл одоо яг хамгийн боломжтой юу нэгэл одоо бүгднийг камера нээлгээд ингээл тийм ээ. Тэгээ breakout room руу оруулаад ингээд тус бүрд яг нэг ангид байгаа юм шиг юм байдлаар ингээд бүх камерыг нээлгээд ингээд заримдаа баруун 2 одоо гар утас ноутбук 2 ч юм байх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм ингээд шаардлагууднаас ягаад ер нь хянахад бол хүндрэлтэй. Тэгээ манай сургуулийн бас нэг онцлог бол аль болохоор янз бүрийн нэг хуулах юуг бол одоо гаргуулахгүй байхыг бас их одоо яг нэг бодит хичээлийн дээр журман дээр бас ингээд тусгацсан байдаг. Хуулалтаа бол нэлээд хатуу одоо ингэж одоо юу тавьдаг шаардлага тавьдаг одоо журман дээр бүр ингээд заалтууд нь орчихсон байж байдаг. Хуучин бол ердийн танхимаар хичээл явж явах үед бол ингээд оюутнуудаа бид нар одоо аль болохоор хоолгол суулгаад ингээд тийм ээ. Тэгээд дээрэс нь багш нар одоо яг энэ шалгалтын нэг ажиглаж юу яаж байгаа багш нарын тоо өдр бол 2-оос доошгүй багш нар байх. Хэрэв урт хугацаагаар одоо хэрэв шалгалт авахаар бол бид нар дунд нь завсарлага авах тийм ээ. Тэнд нь зориулж одоо материалуудаа бэлтгэх гэдэргээд ингээд нэлийн тийм хатуу ийм одоо шаардлагуудтай байдаг байсан. Тэгээ онлайн бол нэлийн тийм хүндрэлтэй их олон хувьдрууд бэлдэх багшд ч гэсэн зарим талаараа бас тийм ачаалттай тийм ээ. Олон хувьдраар бэлдэх шаардлагатай болно. Дахиад буцаад тэрэн дээр ажиллах хэрэгтэй бол илүү цаг авах тийм зүйлүүд бас харагдаж байсан. За тийм учраас
одоо бол бид нар яг хөө ер нь одоо ердийн юм шилжиж байгаа учраас аль болохоор оюутнуудаа одоо сургууль дээр авчираад манайх бол одоо зарим нэг хичээлүүд бас онлайн хэлбэрээр бас явж байна. Тэгээ аль болохоор оюутнуудаа сургууль дээр авчираад яг ингээд одоо ердийн одоо шалгалт авдаг юм байдлаар авах юу бас хэрмэлзэж ингэж ажиллаж байгаа. Түрүүн одоо технологитой холбоотой бас түрүүн юуны тэр тооны машин гэж сайн ярьж байна. Яг ингээд шалгалт авч явах үед бол бас нэг оюутнуудад тооны машин бас хэрэглэх шаардлага гарна. Одоо би өөрөө математикийн профессор. Тэгээд тэн дээр бас нэг ажиглагдсан зүйл юу вэ гэхээр за шууд ингээд юуг нь яг өөрсдөө нь тооны машиныг ашиглуулахдаа заримдаа ийм өндөр хүчин чадалтай тийм тооны машин бас байдаг юм байна. Одоо тийм зарим бодолтууд юм одоо бас хийждэг. Тэгээд тэр бол нэг талаараа зарим нэг оюутанд бас тийм давуу байдлыг үүсгэх тийм юу болж магадгүй. Тэр оюутанд өөртөө бас ажиллаад энэ талаараа бас хэлдэг. Тийм учраас одоо сургууль бүр зохион бүр зориудаар ингээд тооны машин худалдаж аваад яг шалгалтынхаа үеэр тарааж өгөөд өөрөөр бүгдэнд жигд ийм одоо боломжийг үүднээс за мэдээж хэрэг шалгалтын үеэр бол тооны машин одоо өөрийн тооны машин гар утсынуудаа бүгдийг нь хурааж аваад ингээд ийм байдлаар бас зохион байгуулалт бас хийдэг. Алтан гэрэл багшаас асуулт асуусан юм аа. Алтан гэрэл багш одоо сүүлийн үед захин байж байгаад эргээд танхимын ерөөхдөө шилжлээ л дээ. Багш нарын хувьд болохоор ерөөхдөө хоёр хуваагдаад байна уу гэсэн надад санаа төрөөд байна. Нэгдүгээрх нь болохоор зэрэг ерөөсөө шохоо самбар бол хамгийн сайн сургалтыг хэрэглэдэг хүн. Энэ хоёрыг зөвхөн хэрэглэснээрээ сургалт бол маш сайн үр дүнтэй гэсэн нэг хэсэг байна. Нөгөө нэг хэсэг нь болохоор зэрэг платформуд одоо жишээлбэл математикийн хичээл ч юм уу физикийн хичээл өөр өөрсдийнх нь хичээлдэн тохирсон платформуудыг ашиглаад тэдгээрээр заах юм бол үр дүнтэй гэсэн хоёр хэсэгт ингээд ерөөхдөө багш нарын үзэл санаа орчоод байна гэж бодоод байна л та. Зарим нь бол яг хоёулыг нь ингээд зэрэг хослуулчихъя гэсэн бодлоор байгаад байна. Таны ажиглалтаар хичээл заасан хугацаанд одоо ковидын дараах ажиглалтаар бол таны бодлоор алинд нь орох вэ гэж өөрийгөө дүгнэж байна вэ? Санаа бодлоо хэлэхэд энэ хүмүүсийн бодол юу байгаа? За тийм зөвхөн багш нарт төдийгүй бас нэг оюутнууд ч гэсэн яг одоо оюутан сурагчид байна тийм ээ. Сургуулийн сурагчид маань ер нь одоо бас нэг тийм зарим нь давуу тал одоо онлайнаар сургалт явуулахад бас давуу талууд та эсвэл тул талууд та тийм ээ ийм одоо юг хэлдэг. Зөвхөн багш хүний хувьд мэдээж хэрэг одоо ингээд яг оюутнаа одоо чинь амн шалгалт авна гэдэг юм уу? Яг танхимд ингээд оюутантай харилцна гэдэг бол шууд өөр өөрсдийнхөө одоо нүүрний хувирлаас нь ахвалаад ингээд илүү бид нар сайн мэдрэх юм боломжтой байдаг шүү дээ. За ер нь энэ оюутан маань ямар байдлаар ойлгоцсон уу юу гэж хамгийн түрүү ингээд харахад бол ингээд үүднээс хараад ингээд оюутнуудынхаа зааж байгаа юм ингээд нэг асуухлаар оюутнууд ер нь тийм үү бид зэрэг ойлгосон гэдэг нь бас ингээд харагддаг шүү дээ. Ийм нөгөө цахимаар явж байгаа үед бол ер нь хэцүү. Энийг бол яг таньж юу байхад бол бид нар сайн анзаархад бол хэцүү шүү дээ. Тийм учраас бол мэдээж яг ийм одоо яг өөдөөсөө бинийг хараад ингээд юу яа гэдэг бол бас тийм давуу талтай. Гэхдээ онлайн сургалтын хувьд бол бас тодорхой давуу талууд одоо оюутнууд маань өөрсдөө ярьж байгаа зүйл бол бид нар ингээд тодорхой ийм одоо нэг бичдэг эдгээр юмудаа хийгээд явчихж байгаа тийм ээ тайлбарлаад ингээд явахлаар тэгэхээр оюутнуудын хувьд бол ер нь юг сүүлд нь одоо энэ нэг бичлэг юмудаа хараад өөрийнхөө тухайн үедээ бас ойлгоогүй зүйлүүдээ зүгээр танхимд явж байгаа үед бол одоо шууд лайв гэж ярьдаг тийм ээ нэг удаа яриад ингээд одоо үнэхээр ойлгосон бол ойлгоо тийм оюутан бол ойлгосон ойлгоогүй бол ойлгоогүй бас за яг мэдээж нэмэлт юм янз бүрийн YouTube-ээс ч юм янз бүрийн хичээл юмнуудыг бас харах боломжтой. Тэгээ манай оюутнуудын хувьд сургалт бол өөрөө англи хэлээр учраас бас давуу талыг өгж байгаа. Одоо янз бүрийн мэдээлэл юмнуудыг шууд англи хэлээр аваад өөрсдөө богино хэмжээний жижиг одоо яг үнэхээр зөв одоо юмнуудаа олж чадах юм бол тэр мэдээж хэрэг энэ одоо дэлхийн өнцөг улам бүрд ажиллаж байгаа олон мундаг профессор багш нар одоо маш тийм сайхан одоо тайлбарлагдсан энгийн байдлаар тайлбарлагдсан тийм юмнууд бол зөндөө байж байгаа тийм цаг зав гаргаад ингээд үзэх юм бол тэр боломжууд нь бол бас байж идэг. За багшийнхаа ярьсан зүйлүүдээс ингээд
ийм одоо юу байгаа. Тийм учраас ер нь тодорхой хэмжээр хослуулж явах. Одоо бид нар бол нөгөө зайны сургалтаас бол одоо бүр юу яана гэж бол угаасаа байхгүй байх. Тийм учраас ер нь аль альнийг нь үр дүнтэйгээр хослуулж аль аль нь одоо давуу болон бас сул талууд юмнууд байж гин зүгээр тодорхой нэг жишээ хэлэхэд бид нар магистрийн хөтөлбөрөө эхлүүлчихэд ингээд явж яхад бол хэрэгжүүлэхэд яг танхимд одоо чинь ингээд налаахад ч юм уу ингээд оюутнуудаа аваачаад ингээд ажил хийдэг голцоо хүмүүс байж байгаа. Зохион байгуулалтын хувьд бас нэг юм хүндрэлтийн юмнууд гарч исэн. Одоо яг энэ онлайн сургалтын югаар бол үндсэндээ асуудал шийдэгдэж чинь гэсэн. Ер нь одоо тухайн ажил дээрээ байсан үйл хамааран бол яг өгөхлөөр яг магистрийн оюутнууд бол яг ингээд өөрсдөө юмудаа шууд дагаад ингээд хараад сүүлд нь эсвэл хараад ч гэдэг юм уу тийм ийм боломжууд нэгдэж байгаа. Тийм учраас аль альнийг нь бас ингэж хослуулж явуулах нь илүү чухал юм бол гэж ингэж бодож байгаа. Баярлалаа өгшөө. За өөр асуулт асуух хүснэр байна уу? За асуулт асуух хүснэр байхгүй бол өнөөдрийн хэлцүүлгээ энэ үрээ тэмдэглэе. Өнөөдрийн хэлцүүлгийг боловсролын ерөнхий газар Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран инженерийн хичээлийг үр дүндээ заахын сэдвийн хүрээнд явууллаа. Хэлцүүлэгт оролцсон нийт багш нартай болон Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дэд захирал Алтан гэрэл болон тус сургуулийн физикийн профессор Баттулга мөн сүлжилээр нар баярлалаа. Та бүхний цаашдын сургууль үйл ажиллагаанд амжилт хүсье. За мөн өнөөдрийн хэлцүүлэгт идэвхтэй оролцсон нийт багш нартай бас талархлаа. За бүгдээр нь баярлалаа. Зохион байгуулалтанд идэвхтэй оролцсон та бүхэнд бас баярлалаа. Баярлалаа бүгдээрэнд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.